За сонь сайхан юуцхан guys. За тэгэхээр 6000-ын giveaway-ний ялагчийг бол өнөөдөр тодруулна. Мөн та бүхний асуусан асуултуудаас бол сонгож аваад хариулнаа. Тэгэхээр би бол яг 41-ийн комментиг бол сонгож авсан байгаа. Тэгээд яг тэр бичлэгийн комментүүд дээр нь зүрх дарсан комментүүдийг бол авсан байгаа гэж би бол хэлсэн байгаа. За тэгэхээр эхний асуулт руу оръё. Тэгэхээр 8000 100000 тэр ямар спешл хийх вэ гэсэн байна. Энэ дээр бол бас захиал тоглоом өгөх байх гэж бодож байна. Тэгээд энэ асуултуудыг бол ер нь бол товч бөгөөд тодорхой газ хариулаа явчих гэж бодож байна. За тэгээд шинэ ютуберуудад хандаж юу гэж хэлмээр байна гэсэн байна. За тэгэхээр шинээр гарч иж байгаа ютуберуудад бол ер нь бичлэгнийхаа саундны чанарт сайн анхаарах хэрэгтэй гэж бол хэлэх хэрэгтэй байна. Хэлнэ. Бичлэг чинь одоо ер нь бол ингээ хитрхи сайн байж гэсэн ер нь дуун ингээ ардаа шуугантай ч юм уу те эсвэл микрофоны чанар мууч үгүй яг тиймэрхүү бичлэг чинь хичнээн сайн байсан гэсэн хүмүүс ингээд оруулаад тэгээ буцаага шууд гаргачихна. Тэр ер нь бол саунд бол аюул чухал гэж би бол хэлнэ. За дараагийн асуулт болохоор Momberry Jumbo та хэдтэй хамт Minecraft тоглох уу гэсэн байна. Тэгэл юу бол Berry-ийн channel-аас бол Minecraft story-г хэдүүлээ бид нар бол тоглоод дуусгацсан байгаа. Тийм болохоор дахиад Minecraft бол тоглохгүй. За тэгэхээр тоглож исэн хамгийн гоё тоглоом гэсэн байна. За ер нь бол би бол яг айгүй олон гоё тоглоомнуудыг бол тоглож дуусгаж исэн. Тэрүүн дундаас хамгийн ер нь дайчгүй санагдсан бол Fallout-ийн цуврал тоглоомууд байдаг. Тэрүүнээс Fallout 3 бол надад бол айгүй таалагддаг. Хэдийгээр жоохон ээр үеих зураглал нь жоохон тиймэрхүү байж болох ч гэсэн яг зохиол тал руугаа хандсан аюу гоё тоглоом болсон юм шиг надад бол санагддаг. За тэгэхээр өөртөө яагаад Pedro гэдэг нэрийг өгөх болсон бэ? Босноо хуваалцаач гэсэн байна. За тэгэхээр энэ ир бол нэг тийм амар утга учир бол байхгүй. Би яг 2015 оны хавар байдаг шиг санагдаад байна. Нүг Launchpad гэдэг үдэн шүү дээ. Ocean-с гаргаж ирсэн. Тэрний Launchpad S-ийн төлбөрийг бол авч бас тэрүүгээр бас тоглож бичлэг бол хийдэг байсан. Яг тэрүүний Pedro яг Launchpad гэдгийг аваад тэгээд ард нь шин залгуур залхахаар ER болно доо. Тэгэнгүүт Pedro болоод тэгээд намайг Aron Black гэдэг болохоор тэрүүний AB гэдэг нь бол авцсан байгаа. Тэгээд бас ер нь бол 10 жил ч гэсэн намайг манай ангийнхан зарим нэгэн багш нар болохоор AB гэж ер нь бол дууддаг байсан. Тийм болохоор тэгээд аваад хийцэн байдаг юм аа. За дараагийн асуулт болохоор хизээний ютубер болсон бэ гэж байна. За ютубер би бол яг өөрөө бол болъё гэж бол боддог бол байгаагүй. Юу нөлөөлсөн бэ гэхэлэр зааж байгаа. Энэ дараагийн асуултууд дээр бол хариулаад явчихуу. За одоо шууд бол хэлчихье. Дараагийн асуултнуудын яагаад адилхан асуулт байвал өнжөө явчих. За хизээ ютубер болсон бэ гэхэлэр миний хамгийн анхны бичлэг бол 2017 оны ер нь бол сүүлээр бол орж исэн. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол яг тухайн үед бол яг 2017 оны 100-аас эхлээд Закузын стримүүд дээр бол хинч мэддэхгүй гар байж байгаа би орж ирсэн байдаг. Тэгэхээр би яг одоо нэг яг намайг эхлэхэд байсан Zimbol, Grimix, Zakuz гуравтаа бол яаж танилцсан бэ гэхэлэр бол энэ бол айгүй тийм гоё тийм азтай тохиолддог яг миний хувьд бол яаж исэн гэхэлэр 2016 оны өвлийн сейлээр яг GTA 5 2000 рублээс 50% хэмжээнд 1000 рубль болсон байсан. Тэгэд би яг Steam дээр мөнгө хийж агаад QuickPass мөнгө хийж агаад GTA 5 аваад нэг 2-7 хоног татсан байдгийг. Манай интернет айгүй удаан байдаг болохоор. Тэгэд онлайн яг тухайн үед бол надад ерөөсө тоглох байхгүй. Би ганцаараа бол тоглодог байсан. Тэгэд нэг өдөр GTA онлайнаа тоглож хийсэн чинь яг нэг Азийн серверт Zakuz Gamer бэрхээ тийм боёо нэг Strawberry гэж үүдэн шүү дээ. Тэр Zimbol Grimix-ийн тоглож исэн бохгүй. Тэгээд тухайн үед яг бичлэг л хийж исэн юм шиг байлээ л дээ. Тэгэнгүүт нь би тэгэл очиулаа би та нар ингэж үздэг ингэж гэл яаж исэн. Хилэл
Тэдэртэй ер нь бол ингээд орчинд ордор хагоор нь гүгээ тий. Та нарт мэдэн тэгэл бичлэгэнд нь орчих гал тэгэл нэлийн үдсэн. Яг тэгэхэд бол би яг тэдний social club интерлон friend request энэ явуулаад тэд нар аваад тэгэл бол амаг л гайгүй тэгж өрөөлөх хүлээж бол авч исэн. Тэгээд тэрний дараа нэг 2 өнөө 3 оны дараа болохоор Remix бэрхээд Zimbol 3 бол бичлэг хийжсэн юм байлаа. Тэгээд намайг бичлэгэнд орох уу инхүү тэгхгүйгээд Zimbol бол дуудажсэн байдгийн. Тэгээд би тэгээд яг тухай тэдний яг хийжсэн эхний бичлэгэн дээр би бол яг Discord-оор бол явж чадаагүй. Хэрвээ та бүхэн Remix-ийн тэр галзуу галт тэрийг билөө. Тэр бичлэгийг санаж байвал хэрэн дээр бол би хамгийн анх бичлэгэнд орсон байдیں۔ Яг өөрөө хоолоогоор яриаггүй ч гэсэн. Тэгэд хэрнээс хойш бол ер нь хэдрийн Discord яг Mongolia YouTubers гэж Discord сервер байдаг байсан. Одоо ч гэсэн байгаа. Гэхдээ жоох идэвхгүй болсон. Тэгээд тэр Mongolia YouTubers, Angel YouTubers гэдэг Discord серверт нь бол тэгж би анх орж исэн. Тэгэд бол Zakuz тэр бол намайг ингээд channel ажиллуулт юм уу ингээд бид нарт ингээд нэгдээд ингээд бичлэг хийдэг болоо гэд яаж исэн. Намайг бол ер нь бол аль бие усныхон гишүүнээр чих юм уу те бол авч исэн байдаг. Энэ болохоор ер нь бол ингээд сонсоход аюулгүй тийм нэг азтай явдал бол болсон байдаг. Энэ нь бол болохоор би бас аюулгүй баярлж авд юм аа. Тэгээд энэ ташрамд тий тэгээд одоо яг Discord-ийн залуустай Zimbol, Zakuz, Remix тийсүүлд манай Berry, Scavenger эдгэртэй бүгдэнд нь бас талархлаа илэрхийлмээр байна. Тэгээд хэдүүлээ гэд юу гэнтэй би тулгандаа тайна. За хэдүүлээ тэгээд бас шүү гой юм ийнэ. За тэгэхээр дараагийн асуулт бол хизэнээс анх Steam гэж зүйлийг сонсч байсан бэ гэж байна. За Steam бол 2003 оны 9 сарын 12-нд билүү дээ. Анх ээлтэйжсэн байдаг. Яг 2002 оноос хөгжүүлэгдэж эхлээд. Гэтэ яг Steam бол анх гарахтаа болохоор зүгээр 1.6-гийн зүгээр нэг хоорондоо нэг холбогдож тоглох маягийн юм болов явж байгаа. Сүүлд бол яг гоё. Яг хүмүүс яг өөрсдийнхөө тоглоомыг ингээ байршуулж энэ төр тийм болсон байдаг. Би бол Steam гэж бол ер нь бол нэг 2006 7 онд бол сонсч байсан. Ийм байд юм аа ингээд дотор нь хүмүүс ингээд тоглоод ингээд хамт байгаад тэтгдэг юм аа ингээд. Тэгэхэд бол би яг сонсч байсан боловч яг ингээд нэг тэгж тоож байгаагүй бийдэг юм аа ингээд. Тэгэд яг Dota 2 чинь 2012 онд гараад тэгэхэд бол яг өөрийнхөө анхны Steam аккаунтыг бол Dota 2 тоглох зорилготой бол ээжсэн байдгийн. Тэгэд айгүй олон аккаунт хийсэн юм аа Dota 2 тоглох болгондоо тэгэл би бол яг өөрийнхөө гэртээ компьютергүй байсан болохоор тухайн үед тэгэл яг PC орол Dota 2 тоглох үед аккаунтууд шинээр нэгэлдэг тэрийг мартчихдаг. Дахиад PC оронгоо дахиад нэгнэдэг. Тиймэрхүү бол байсан. Тэгээд яг 2016 оны зунаас эхлээд яг өөрийнхөө Steam аккаунтыг бол яг тэгж хөгжүүлж ирсэн байдгийн. За тэгэхээр нэг иймэрхүү байна. Таны жинхэнэ нэр юу? Жинхэнэ нэр чинь юу вэ? Амаа бол баяр сайхны ариун бэлэг гэдэг. Тийм сая өмнө би бас ярьсан баг. За өөрийн тоглох болсон шалтгаан түүх адал явдалсан байна л да. За би бол бүр жоохноос эхэлж тоглоомд айгу дуртай сонирхолтой болж ирсэн байдаг. Яагаад тэгэхээр бүр амааг жоохон байхад манай аав маань Солонгосоос PlayStation 1 Fat гэдэг завгуурыг бол явуулж исэн хамгийн анх гарч исэн PlayStation байдаг. Одоо ч гэсэн байгаа. Би бол хадгалдаг. Тэрийг бол яг миний процессор хажуу тэр харагдаж байна. Тэрүүн дээр тэгэл одоо юу гэдэг те Crash Bandicoot, Crash Team Racing энтрийг бол би бол их тоглодог байсан. Тухайн үед чинь бас амар олон гоё тоглоом байдаг гэсэн юм би мартцсан байна. Яг санаж байгаа ч гэсэн эрийг бол мэдэхгүй байна. Тэгэд юу нь бол геймерийн замнал бол бүр жоохон бас ихсэн байдаг юм аа. Бас good old times шүү. За хамааг юу гэж боддоггүй гэж гантом битсэн байна. За гантом чинь тэгэл бараг ихэнх Mongolian
гейминг YouTube channel-ыг бүр монополдсон тийм модератор байдаг. Тэгээд ер нь бол тэгэл сайн модератор шүү дээ. Тэгэл өөрөө ямар ч биднээс тэгж шан харамж дээр авахгүйгээр тэгээд те channel болгоны хийсэн лайв стрим дээр явж идэг. Тэгэл хийсэн бичлэгний тэр премьер интер дээр ч гэсэн явж лээдэг. Тэгээд өөрийнхөө цагийг гээд үргээд тэгээд модератор хийж явдаг. Гандан тус тэгж бас айгу талархалтай ханддаг байгаа би. За EJ бие өндөр чинь хэд вэ гэсэн байна. За би бол ноднон 100 өөрийгөө үзэхэд метр 86 байсан. Метр 86 гэхэлэр Америкийн өндрөөр бол 6.1 гэсэн харьцаатай байсан. Одоо бол нэг 6.2 хавцаа болсон байх. Тэгэхээр 1 метр 87 8 ч юм уу тэр хавцаа эсвэл бүр өсөөгүй ч гэж магадгүй. Би бол сайн өндрөө үзэг болохоор мэдэхгүй байна. За дараагийн асуулт. Мука. Их хоолуу амттай хоол баг хоолуу. Их хоолуу амттай баг хоол гэж юм. Би бол амттай их хоолыг сонгоно. За хэдэн цагийг ком дээрээ сууж өнгөрөөдөг вэ гэнэ өдөрт. За би бол ер нь бол ойрд бол айгүй их суугаад байна. Энийг бол бас аль болох багасгах талаар бол арга хэмжээ бол аавна удахгүй. Ер нь ойрд бол ер нь их суугаад байна. Тэр Монголд амьдардаг гэсэн байна. Дараагийн асуулт. Тэглгүй хаа би бол Улаанбаатар хотод амьдардаг байгаа. Та Steam дээр хэдэн тоглоомтой вэ гэсэн байна. Миний Steam-д бол би бол яг сүүлд харахад нэг 610 хавцаа илүү. Энэ 610 нь болохоор яг үнэтэй тоглоомууд байдаг. Яг нэг Steam-ийн тоглоомын тоонд үнэгүй тоглоомыг бол багтаадаггүй. Юу гэдэг Team Fortress 2 ч үгүй юм уу, Dota 2 ч үгүй юм уу тий. Тиймэрхүү тоглоомуудыг бол оруулдаггүй. Тэгээд ер нь бол энэ тоглоомууд ихэнх нь бол giveaway-нээс авсан тоглоом, бандлаар ирсэн тоглоом их мэд тоглоомууд байдаг. Яг миний өөр авч исэн тоглоом их юм бол 2-300 л байгаа байх. За дараагийн асуулт хэдэн настай вэ гэсэн байна. За би энэ 121 хүрнэ. Одоо 20 гэж хэлж болно. За та Закуз ах, MBTC ах, Grimix, Zimballs, Monberry-гийн талаар юу гэж боддог вэ гэсэн байна. За тэгэхээр бол би бол сая бол ер нь дуртацсан гэж хэлж болно. Би бүгдэнд нь айгүй баярлж авдаг. Дараагийн асуулт найз хүнтэй юу гэсэн байна. Найз хүн байхгүй. Crash байгаа. Crash нэгтэй тоодог л дээ. Гэтэ би яах вэ? Би ууж өгөхгүй. За баярлалаа. За дараагийн асуулт. Амьдралд чинь болж исэн хамгийн гоё ах шиг эсвэл хамгийн сэтгэлээ чинь гжигдэж чадсан тоглоом гэсэн байна. Мөн цаашдаа амьдралд амжилт төсөй гэсэн байна. За баярлалаа. За хамгийн гоё ах шиг гэхэлэр одоо яг ингээд бодглохлоор ерөөсөө хэлж бас мэдэхгүй байна. Тэгээд тоглоом дэр болж исэн хамгийн гоё ах шиг гэвэл одоо Life is Strange гэдэг тоглоомны хамгийн сүүлийн төгсгөлийн хэсэг болол аюу гоё байсан. Гэтэ би юу болсон хэлж спойлердод яах вэ? Миний сэтгэлийг хамгийн гжигдэж чадсан тоглоом гэх юм бол за юу л байна да. Life is Strange л байна да. Би бол Life is Strange тоглоомд бол аюу дуртай. Гэтэ эхний ангид нь бол дуртай. Тэгээ хоёр нь бол одоо бол нэг тэгж эхнийх шиг гоё бол таалагдаагүй. За дараагийн асуулт бол Monberry-тэй хизээ танилцсан бэ гэж байна. За Berry-тэй бол яг бид нар Mongolia YouTubers гэдэг Discord серверээр ажилладаг байхад Закуз бол Berry лөө гэдэг бид нартай ингэж игдэж ирсэн. Тийм саналыг бол явуулж исэн юм байлаа. Тэгээд ч одоо хит тулаа 18 оны ихэнх хавцаа бол орж иж ирсэн шиг санагдаж байна. Тэ. Тэгээд бол ер нь бол бид нар бол ээлээд хамт юмнуудаа хийгээд ингээд явдаг болсон. За дараагийн асуулт болохоор дэмждэг e-спортын баг гэсэн байна. За ер нь би бол ер нь яг e-спортын тэмцээн интерес бол тэмцээн тэрэг бол үзээгүй бол удаж байна.
Тэгэхээр ер нь бол Dota эцгийн тэмцээнийг бол ер нь үздэг. CS:GO бол ер нь бол Katowice энтриг бол үзсэн. Тэгээд дэмжсэн баг гэвэл мэдээж би бол Greyhound-ыг дэмжсэн. Erika маань үүдэг. Greyhound маань бол та Greyhound бол гоё шүү дээ. За дараагийн асуулт. Уба бичлэгэндээ миний комедиг оруулаад өгөөч гэсэн байна. Тамка MJL. За орсон. За нэг юм хөө. За дараагийн асуулт PUBG-гаас үүдэж байна уу? PUBG-гаас үүдээд би хагас жил болж шүү дээ баг. Тэ? Тоглоог би бүр амар удаж чинь PUBG-г. Одоо ер нь тоглохгүй байх. Тэ PUBG-гаас ер нь бол 100% ер нь ангиж ирсэн гэж хэлж болно. Тэ. За дараагийн асуулт анхны геймер нэр гинэ. За IG-нийг асууж байгаа юм шиг байна. Миний анхны IG нь би бол сайн сандгүй маа. Би бол ер нь бол keyboard дээр хамаг товчлороо бахан үдж ягаад аюу олон нэрнүүдийг гаргаж ирсэн байдаг. Тэгээд яг миний санаж байгаагаар бол Pawnet гэж нэр байлоо. Pawnet тэгэхээр одоо нэг Dota зэрэг харагддаг юм даа. Ингээд нэг айлын батарейг алах юм бол ингээд одоо юу гэдэг те Axe Crystal-ыг аллах юм бол Axe Pawnet Crystal гэдэг юм те. Тэрийг хараад хэрнэр аюу таалагдаад тэр нэрээр 2-3 жил явж илөө. Тийм байт юм. Яг миний санаж байгаа IG нэх юм бол. Тэгээ одоо л ашиг тавилцсан. Тийм байна. За комбо танилцуулаад гэсэн маань дараагийн асуулт. За миний компьютерыг бол хэрвээ та бүхэн миний нэг RTX 2070 unboxing хийж байгаа бичлэгийг үзсэн бол тэрүүгээр яг хэлгэрэнгүй үзүүлэлтийг бол би бүгдийг бичсэн байгаа. Хэрвээ би тэр бичлэгийг үзээг бол би доор description хэсэгт тэр бичлэгний линкийг үлдээч. Үзээд тэгээд миний PC-ний үзүүлэлтийг бол хараарай. За дараагийн асуулт болохоор Long Dark үргэлжлүүлэх үү гэсэн маань. Long Dark-ыг бол би яг YouTube channel эхлүүлээд хамгийн анх хийжсэн цуврал гэдэг үүднээс бол Long Dark дайгуудууд нь дуртай байдаг. Тэгээд эпизод 3 нь болохоор яг гараагүй байгаа. Би гарахлаар хийнэ гэж бодсон л байгаа. Яг гараагүй энэ бүр амар удаж чинь баг мөчил хагас магс болчихоо. Эпизод 3 нь бол ер нь бол гарангуут нь үргэлжлүүлнэ. За дараагийн асуулт тоглохоос өөр сонирхдаг зүйл юу вэ гэсэн байна. Би бол тоглоомноос гадна бол усан селектортай төв байсан зүйл явдаг байсан. Гэтэ бас нэлээдэн хугацааны өмнө бол явдаг байсан. Ер нь бол дахиад бол явах бах усан селектортай. Тиймэрхүү байна. За дараагийн асуулт хизээ вебкамтай болох гэж байна. Вебкамтай болчвол та нар үзэхгүй шүү дээ. Вебкамтай мэдэхгүй. Ер нь бол бас баг болохгүй хаа. Сайн хэлж мэдэхгүй байна. Тийм ер нь бол болчвол ашиглах л та. Тийм иймэрхүү байна. За дараагийн асуулт болохоор Life is Strange хэрэг дуртай бай гэсэн байна. За тэгэхээр би бол эхний ангид нь бол хайртай. Яа. Тэр саундтракууд нь бол бест цаашаа штий. Тэр та бүхэн тоглож үзсэн бол мэдчихэж байгаа. Тоглож үзээгүй бол тоглоод үзээрэй гэж хэлмээр байна. Уриалмаар байна. Life is Strange эхний анги нь бол гоё. Би яг 2 дугаар ангид нь яг надад таалагдсан боловч яг эхнийх шиг бол гоё болж чадаагүй юм шиг надад санагдсан. За тэгэхээр дараагийн асуулт болохоор шинэ бичлэг цуврал эхлүүлвэл эсвэл vlog-ийг бодол байна уу гэсэн байна. Road to 10k гэсэн байна. Цуврал бичлэг болол үргэлжилж явна. Vlog бол хийхгүй баха. Vlog чинь сариалаг хүмүүс л хийх юм байлаа л та. Тэгэхгүй нэ. Би бол vlog бол хийхгүй, бичлэг бол хийх. Цуврал бол явна. За тоглож юусэн тоглоомудаас чин сэтгэлд хамгийн үлдсэн хамгийн сэтгэл үлдсэн үйл явдал юу вэ гэсэн байна. За ер нь бол айгүй олон гоё сонирхолтой гоё зохиолтой тоглоомуудыг дуусгаж ирсэн. Ер нь бол яг энэ гээд онцлог хэлчих юм бол жоохон хэцүү л байна да. Айгүй олон тоглоом дуусгаж ирсэн болохоор яг хамгийн сэтгэл түлцсэн одоо хүртэл бодогддог хэсэг гэвэл одоо юу байна да?
одоо нөгөө Call of Duty тоглоом байгаас Call of Duty 4-ийн Modern Warfare 1-ийн Act 2-ийн One Shot One Kill тэгээд All Guild Up гэдэг хоёр үе байдаг. Чернобыльд, Pripyat бол Captain Price бол Captain Macmillan-тэй явдаг хэсэг бол байдаг. Тэр хэсгийг бол би бол үнэхээр мартч чаддаггүй. Яг сүүлийн анги дээр нөгөө нэг алсыг харагч дээр нөгөө нэг Captain Macmillan шархтчаад тэгээд үүрж авч яваад тавиал хамгаалал бага нөхдүүд дайраал өөрийнхөө онгоцыг бол хүлээдэг хэсэг бол одоо бол миний сэтгэлээс ерөөсө гардаггүй. Айгуу гоё тэгж урсамжийг бол надад үлдээсэн байдаг. Тэнийг иймэрхүү байна. За дараагийн асуулт болохоор компьютер шинжилгээ өгсөн маань компьютер шинжилгээ өгсөн маань. За компьютер бол одоо бол нэг ямар ч үс 1-2 жилдээ бол ер нь шинжлэхгүй. Ингээд бол ер нь бол болсон гэж бодож байна ойрын хугацаанд. Ямар тийм хүний шунал дуусах шүү дээ. Тэгээ сайжруулалаа байна. Миний хитвч бол хязгаартай байгаа. Шунал бол хязгааргүй шүү дээ. Тийм болохоор одоо ер нь болсон гэж би бол өөрийгөө бодож байгаа. Дараагийн асуулт болохоор ямар төрлийн тоглоом дуртай вэ гэсэн байна. За тоглоомны төрөл гэвэл би бол аюу өргөн үрээтэй тоглоомыг бол сонирхдаг. Одоо юу гэдэг юм RPG first person shooter, third person shooter, indie, adventure тэгээд юу гэж юм puzzle ч гэдэг юм уу те. Юу нь бол аюу олон төрлийн тоглоомуудыг бол тоглох дуртай. Тэгэд ер нь бол хамгийн дуртай жанрын тоглоом бол одоо first person shooter. Тэгээд horror тоглоомд бол нэг тийм сайн биш вэ. Ер нь бол тоглох дуртай байдаг боловч тийм сайн тоглож чаддгүй. Ер нь бол нэг аймхаа тал руугаа гэж хэлж байна. За, ер нь бол нэг иймэрхүү байна. За дараагийн асуулт болохоор хам тоглоод хамгийн хөгжилтэй нь хэн бэ гэсэн байна. Та бүхэн бол мэдэх баха. Манай Бэри бол үнэхээр татаадаг. Үнэхээр Бэрийг инээдийг сонсоод инээд хөрөхгүй байхын арга байдгүй. Үнэхээр хөгжилтэй залуу байдаг. Манай Бэри. Яа манайхан бол ер нь бол бүгдээрээ л татаадаг гаруудтай. Тэгээд хамгийн хөгжилтэй нь бол мэдээж Бэри байна. Бэрийг ярьж байгаа гээд хийж байгаа үйлдэл ч гэдэм үү. Тэд нар бол бүгдээрээ үнэхээр гоё байдаг. Хөгжилтэй байдаг гэж хэлж байна. За дараагийн асуулт болохоор мөнгөн байна. Мөнгөн магадгүй амьдрах байсан бол топ 5 тоглоомын ертөнц юу гэсэн асуулт байна. За би яг энэ асуултыг харж байхдаа бас нэлийн бодолд орсон л тоо. Одоо яг ингээд ороод амьдрах байсан бол ямар тоглоомын ертөнцид би амьдрах байсан болоо гэж би бас нэлийн бодсон. Тэгээд бодож нэг хитэн тоглоомын листийг бол гаргасан байдаг. Энэ юу вэ гэхээр Stardew Valley гэж тоглоом байдаг. Stardew Valley бол ямар ч тийм нэг тэлтэрж барих юм байхгүй, гоё релаксинг тий. Юунаас ч тийг санаа зовох юм байхгүй, зүгээр ферм ажиллаулаад яваад байдаг тий. Үнэхээр гоё тоглоом байдаг. Би бол Stardew Valley-аар бол цуврал химээр байна. Гэтэ яг нь Stardew Valley миний Steam дээр байгаа л та. Гэтэ бол арай хийхгүй байгаа. Тэгээд дараагийн тоглоом нь болохоор мэдээж Fallout байна. Fallout бол тийм мэдээж тэгэл цөмийн дэний дараах үед тэгэл болсон үйл явдал гардаг. Тэгээд дараагийн тоглоом нь болохоор The Wild 8 гэж тоглоом байна. Wild 8 нь болохоор Alaska-д хаягдсан. Alaska-д явж байгаа одоо Hidden Batch нарын онгоц нь ослоод тэгээд Alaska-д ер нь тэгэл амьд гарахын төлөө явдаг тиймэрхүү төрлийн тоглоом байгаа. Хэрүүн дээр бол яг би яг тэрүүн ертөнцид ороод яг ингээд өөрөө ингээд амьд гарахын төлөө яваад их юм бол аюу надаа ингээд адал хөвдөлтэй сонирхолтой авах болов гэсэн бодол бол төрсөн. Тийм болохоор би Stardew Valley гэнэ. Wild 8-ийг сонгосон байдаг. Дараагийн тоглоом нь болохоор та бүхэн барыг мэдэх бах. Faster Than Light гэж тоглоом байдаг. Faster Than Light болохоор яг сансарт гэдэг яг онгоцороо явж идэг. Тэгэл босгочдод бол хөвдөж явдаг. Тиймэрхүү төрлийн тоглоом байгаа. Яг харь гаргийнхнаас ингээд ажиллаж энэ аваал олоод тэгэл нөхдүүдтэй байлдаал тэдний лүүтлэл ингээд аюу адал явдал болоо оцсон чинь ингээд онгоц монгос үрцэн байсан ингээд юу ч хэдэн те онгоц үрсэн тэнцэнээс хүмүүсийн дээр хайгаал ингээд авч явал явдаг зохиолол надад бол бас аюу таалагддаг. Тийм болохоор би бол
Faster Than Light-ийн онгоцыг жолоодод явмаар байна. Хэрвээ орох байсан бол. За сүүлийн тоглоом бол хэрвээ та нар энийг сонсох юм бол уурлах бах. Гэтэ би битгий уурлаарай гэж би хүсэх байна. Би Hotline Miami-гийн ертөнцид очих байсан. Йоо үнэхэр ганг штий. Hotline Miami. Damn. Тэр саундтрак тоглооны юу тэгэл хийдэг үйлдэл тэгэл айгу цуснаж гоор гардаг. Гэтэ бол одоо тэр амбит зураглал нь биш яг тэр тоглоомд тэр хийж байгаа үйл явдал нь бол айгу таалагддаг гэхлээр гэд хэлчихэр би амар нэг psychopath шиг сонсогдож магадгүй. Гэтэ би бол болох байсан бол Hotline Miami-гийн ертөнцид бол мэдээж очих байсан. За нэг иймэрхүү тоглоомод бол боломж юусан бол очих байсан байх. За дараагийн асуулт болохоор Potter хизэнээс YouTube бичлэг хийх болох вэ гэж байгаа юм шиг байна. За тэгэхээр бол энэ жилдээ бол ингээд хийгээд явах бах. Яг болох вэ гэвэл ер нь бол дараа жилээс бол бичлэгнүүд жоох ингээд багасч магадгүй. Энэ жилдээ бол ямар ч бас асуудалгүй ороод явах бах. Дараа жилээс ямар ч байсан тэг очих нь олдох юм л дээ. Тэгээ ер нь аль болох оруулаад явахыг бол бодно. За дараагийн асуулт болохоор юунаас хамгийн их айдаг вэ гэсэн байна. За одоо тэгэхээр одоо тэгж нэг тэгж айдаг амтэн гэж бол нэг бэдгүй юм аа. Хамгийн их айдаг юм гэвэл мэдээж геймер хүн ээ. Хамгийн том айдас интернет хүү болох. Эсвэл юу гэдэг те мяа PC-тэй явах ч гэдэг юм уу. Миний PC бол гайгүй учраас тэрнээс бол нэг хайдгүй. Гэхдээ тэр сүүлдэр гарсан Cyberpunk 2077-гийн System Requirement-ийг хараад бас л сандарч ийлээ шүү. Бүр хамгийн доод үзүүлэлт нь гэсэн чинь Idle 8700K, GTX 1080 Ti, 16GB RAM гэхэнт бол амар үзүүлэлтийг бол шаардж исэн. Тэгээд мэдээж та бүхэн бол миний интернетийг ямар гэдгийг мэдэх бах. Би бол интернетнээс бол хамгийн их айдаг. Бурхан минь. Бурхан минь. Миний хамгийн айдаг юм гэвэл тэр л байна. Нэг тиймэрхүү байна. Дараагийн бичлэг бол хамгийн хэрвээ боломжтой бол Aircast-ийн стикерээс өгөх боломжтой юу л гэсэн юм л та. Би бол яг Katowice 19-оос хойш хамгийн анхны Монгол тоглогчийн стикер гарсан болохоор би бол айгүй баярлаж юу н Steam Community Market-аас бол бүгдийг нь болвол нэг нилээдэн жоох нэг 5 6 стикер бол авсан байдаг. Чамд яг зүгээр энгийн стикерээс нь бол нэгийг өгчий. Энэ хартаа Aircast стикер өгье гэсэн чинь юугаа Steam Trade Link өөрчилсөн байна. Азгүй л байна да. За одоо яах вэ? За дараагийн асуулт болохоор 40-р асуулт байна. Дараагийн асуулт болохоор компьютерөө нийт хэдэн төгрөгөөр босгож байсан бэ гэсэн асуулт байна. За тэгэхээр бол яг нийт бодоод үзэх юм бол миний процессор бол нэг 4 сая хавцаа болсон шиг санагдаж байна. Тэгээд 4 сая бол гарсан юм гарч ирсэн. Гэтэ яг би бол өмнө авч ирсэн партнуудынхаа яг авч ирсэн үнээр нь бодсон болохоор одоо бол үнэ нь бол унсан байгаа ах. Одоо бол 4 сая хөрүүл яг их юм болох байх. Тэгээд яг 2 3 монитор, keyboard, mouse, одоо ярьж байгаа микрофон, сүүр мөртэйгаа ч гэдэм үү те. Ер нь бол бүгдээрээ нийлээд бол нэг 5 сая руу төгсөн байхаа. Ер нь бол 5 сая л гэлчээ. За тэгэхээр сүүлийн асуулт бол таны мөрөдөл буюу Dream гэсэн байна. Энэ болохоор яг надаа бол айгүй сонин санагдж байгаа асуулт байна. Яг тэгэхээр би бол жоохон бахтаа бол яг босдын л адил ингээд хүүхдүүд шиг бол одоо би жоохон бол би хон болоо сансрын нисгэгч болно гэж бас ингээд адилхан мөрөдөл явдаг байсан. Гэтэ яг томрох тусан бол миний мөрөдөл бол ягаад ч юм нэг тэгэж мөрөдөл чиж тэг нэг жоохон жижигэрсэн байдیں۔ Одоо надад бол нэг тэгж амар тэгж том мөрөдүүд байх юм бол одоохонд бол байхгүй. Гэтэ минь мэдээж хүн л болсон тэгээд хүнд мөрөдөл бол бэлгүй байх аа.
Миний мөрөөдлөхлөөр бол одоо тэгээд одоо бол тэр яг гоё. Одоо яг хамгийн ойрын зорилго ч юм уу тийм болохоор яг би бол яг тулцсан англи хэлтэй болмоор байна. Миний хэл бол үнэхээр аргу. Үнэхээр аргу. Йоо. Би гайгүй нөгөө яг гадаад хүнтэй ингээд уулзах юм бол гайгүй хэл амаа олцоод ингээд ярьцдаг ч гэсэн яг тэгж яг төлөх хэл шигээ бол ярихыг бол би үнэхээр хүсэж байгаа, ирмэлцэж байгаа. Тэгээ удахгүй энэ зунаас одоо хавраас ч байна уу би бол английн сургалтанд бол ер нь бол Монголын хамгийн дайжгүй гэсэн сургалтанд бол суун. Тэгээд та нартай ч болтоо геймплей хийсэн ч гэсэн ямар ч асуудалгүй орчуулад ингээд ойлголцдог болчмоор байна. Ядчих нэг тэгэхээр болвол англитэй болмоор байна. Дараагийн юм болвол мэдээж нэг тогтсон ажил төрөлтэй амьдрах газар байгаа л да. Унаад хэрэгч байгаа. Тэгээд бол сайн хантай болмоор байна. Яа би мэдгүй амар эм орчлоо. Тэгээд би яг хортой гэхэлэр бол миний асуул болоогүй. Гэтэ ягаад ч юм яг гоо тогтсон амьдралтай л болохыг би бол өрөөдөж байна. Яг миний тогтсон амьдралтай болохыг би бол өрөөдөж байна. Яг ингээл амьдрал би бол ингээл ирээдүгөө харахлаар ингээд яа мэдхгүй маа. За тэгэхээр бол 6000 спешиалийн асуулт хариулт бол нэг иймэрхүү явлаа. Хэд болцсон баг 30 минут ярьсан байна. Миний хоолоос айгу хатчихна. За тэгэхээр бол өнөө дөрвөн тоглоомныхаа giveaway-г бол хийн. Giveaway-г бол хийнэ. Хийлгүй яах вэ? За тэгэхээр бол 0-500 дотор комент бичээрэй гэж би бол хэлсэн. За тэгэхээр ингээд таны асуултанд бол ингээд ер нь хариулцлаа гэж бодож байна. За тэгэхээр азтны болохоор яг өмнө нь яг тохирол аздан бол шалгаруулдаг байсан заншлаараа бол шалгаруулна. 0-500 болтол рандомоор сонгоно. За ингээд хамгийн ихнийхээ асуултаас гээд за хамгийн ихний ингээд тоонуудаас эхлээд бол харах байгаа. Бүх асуултуудаа өмнө ингээд уншуулчихдаг гэж тий. За бүгдийг доошлуулчих. За ингээд хамгийн ихний комент бол ингээд энэ ч эхэлж байна. За random.org. За тэгэхээр мэдээж давхарцсан тоо явах юм бол хамгийн ихэнд бичснийг бол сонгох байгаа. За энэ ч бол та бүхэн харж байгаа бол за эгээс 500 болтол. Тэгэд бол азтан бол надад 24 цагийн дотор за юугаар явах вэ? За азтан бол миний Steam аккаунтыг бол мэдж байгаах би хэрвээ мэдэхгүй бол би бас бичлэгийн description хэсэг дээр өөрийнхөө Steam аккаунтны линкийг бол үлдчих байгаа. За тэгэхээр азтан болсон 24 цагийн дотор миний Steam руу friend request явуулаад тэгээд key авах байгаа шүү. За 1-500-ийн дотор дарлаа. 302. Тэгэд энэ дээр бас нэлийн удаан хайх юм шиг бас надад санагдаад байна. 302 гэсэн комментиг бол хайж байна. 331 гэсэн байна. 302 байгаа. 302 гэсэн байна. 302 Pepsi Please-ийг бол хийгээд дууссан байгаа шүү. Ингээд бас асуултан дээр нэлээд олон хүмүүс асуусан байсан. 300 За ингэж явах юм бол ер нь нэлээд удаан хайх шинжтэй байна. Дараагийн комментнаас бол хамгийн өхүүлсэн хүнд өгч тийм үү гэж бодож чинь 321 гэсэн байна. Том нь бол 302 байгаа. 303 гэсэн байна. Пүү
Амар орцсон биш шүү дээ. 330 гэсэн байна. 324. $302 ч үдэ 302 амар олон. За тэгээд ер нь бол эгээс олон тоо битсэн бол мэдээж хэр хүний бол тооцохгүй. $77 132 499 333 322 333 321 321 гэдэг энэ ардаа амар олон бичсэн шүү дээ. 322 гэсэн байна. 302-ыг яагаад бичээгүй юм бэ та нар? 312 гэсэн байна. Миний нэг маус вид нь ажиллах болчлоо. Энэ хуудсан дээр. Тийм болохоор ингээд арай өөрөө дээшлүүлээд байна. За 302 байсангүй. Одоо юу яагаад ахиж дараад таарсан хүн байхгүй бол хамгийн төхүүлсэн хүнд бол өчье гэж бодож байна. Ингээд амар олон яваалах юм байна. Дараагийн дугаар бол 488 гинэ. 488 чинь сая харагдчихвал юу вэ? 475 чинь хамгийн ойрын тоотоогоор 499 478 тийм 488 тийм 488-ыг бол ахаад хайцгаая. Тарахгүй бол хамгийн ойрхон өхөөлсөн хүнд бол өчье гэж бол бодож байна. 88 гэсэн байна. Урд нь 4-д тавьсан бол хожоор байлаа. 478 гэсэн байна. 478 бол биш 488 19 485 гэсэн байна. За хэрвээ юу байхгүй бол 488 та хүн байхгүй бол Storm гэж хүнд бол баг өчхийн юм шиг байна. 497 гэсэн байна. За байхгүй байна. За тэгэхээр хамгийн ойрт үлсэн хүн Storm гэж хүн байсан. Storm нөхөө яах вэ? Хэдүүлээ өгчихв. Энэ тэ 485 гэж бичсэн байна. За тэгэхээр хамгийн ойрт үлсэн учраас миний за тэгэхээр энэ Storm гэж хүн бол өнөө миний хвчлэн дээр дурдчихсан 4 тоглоомыг бол хож 4 тоглоомын аль хоёрыг бол авах хэрэгтэй боллоо. Тэгээд бонусанд нь бол ахад нэмээд зомби арми видео тоглоом бол өгчээ. Зомби арми trilogy видео тоглоом. Тэгэхээр 4 тоглоомын сонгосон 2 дээр нь нэмээд зомби армиг бол өгч юу гэсэн болсонтой байна. Зомби арми бол энэ байна. 8 зөрүү плюнтэй. За үн ч яг 15 онд гэсэн. Ингээд юу та Герман зомбинуудыг бол хяддаг, хоморхон устгадаг тоглоом байгаа. За тэгэхээр энэ Storm гэж хүн бол 24 цагийн дотор миний Steam friend request явуулаа. Тэгээд миний Steam руу чатчихъя. Тэгээд бол 24 цагийн дотор бичихгүй бол азтан бол ахаан тодруулна. За тэгэхээр манайхаа 6000 хүрсэн 6000 намайг хүргэсэн надад subscribe-аарсанд маш их баярлалаа. Та наргүйгээр бол 6000 хүрэхгүй байх байсан. Одоо ингээд дахиад 8000 7000 8 9 10 дээр нь бол дахиад giveaway хийнэ. Гэтэ яг 100000 төгрөг бол би яг тоглоомоос арай том giveaway бол өгөхөр бол өгөх байх. Одоо юу гэдэг нь аркана шүү дээ юм уу? Эсвэл immortal шүү дээ юм уу те? Item юм уу? Cisco skin-ийг бол өгөх байх. За тэгэхээр манайхаа энэ хүү бичлэгийг үзсэн маш их баярлалаа. Таалагдсан бол лайк дараарай, subscribe хийж хэмжээн subscribe дараарай, мөн хонхон дээр дарахаа битгий мартаарай. За тэгээд дараагийн цуврал бичлэгнүүдээр дараа уулзтлаа. Түр баяртай. За баяртай.